За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би юуны тухай ярих вэ гэхээр хүмүүс copy trading-ийн тухай бол нэлээх асуусан байсан. Тэгээд тэр асуултанд бол хариулт өгье. За ер нь бол ихэвчлэн хоёр төрөлд бол хуваагддаг. Features болон spot хэрэглээний төрөлд бол байдаг. Тэгээд энэ хоёрын бол ялгаатай чанаруудаа мөн ямар платформ байдгийг тухай бол танилцуулж өгье. За тэгээд ярианыхаа дундаа ер нь энэ ямар эрсдэлтэй, ямар давуу талтай гэдгийг бас дурдаад явнаа. За тэгээд видеоны доод хэсэгт description хэсгээр линк байгаа, та бүхэн дарж орохоор ийм хэсэг харагдаж байгаа. За энэ болохоор ямар сайт вэ гэхээр PrimeXBet буюу features арилжааны copy trading хийх боломжтой бол сайт байдаг. Эсвэргээр та арилжаа сайдаг бол хүнд одоо өөрөө арилжаагаад хүмүүсийг бол дагуулах боломж бол байдаг. За тэгээд линкэн дээр дарж орохоор дараах хэсэг гарч ирнэ. За тэгэнгүүтээ register буюу бүртгүүлэх хэсэг дээр дарж ороод за мэдээж мэйлээ бичнэ. За пассвортаа за ингээ мэйлдэж одоо бол ингээд код утсан баг. За код 2178 гэж байна. За ерөөхдөө ингээ бүртгүүлээд орчоо. За энэ country-га бол сонгоно, мэдээж Монгол улс бол байгаа. За ингээ finish. За ерөөхдөө ингээ setup бол ерөөхдөө иймэрхүү байдлаар бол хийгдчихнэ. За тэгээд find your account гээд make deposit starting trading буюу ингээд одоо эхлээд deposit ансандаа ингээ хөрөнгө оруулалт хийгээд тэгээд эхнийхээ арилжаагаар та бол ингээд $50 бонус бол авах боломжтой. За тэгээд энэ дээр болохоор ингээд юу харагдаж байна? Minimum account deposit to get bonus буюу одоо ийм Ethereum, Bitcoin эсвэл ийм Ethereum хийгээд бол ийм хэмжээний бол USDT бонусыг бол авах боломжтой гэсэн байна. За тэгээд бонус хэмжээ мэдээж $50 тий. Тэгээд энэ зүгээр дансны хэмжээнд доллараар ийм доллар биткойн эсвэл ийм Ethereum эсвэл ийм долларыг хийгээд гэсэн. За тэгээд continue гээд за deposit хийх гэдэг одоо хичээлүүд нь байх шиг байна. За тэгээд deposit хийхдээ дарангуутад ингээд дараах 4 төрөлд бол 5 төрөлөөр бол deposit хийх боломжтой. За тэгээд энэ дээр анхаарах зүйл нь болохоор ERC20 буюу Ethereum блокчейнийг дэмждэг. Тэгэхээр Ethereum блокчейнийхаа бол гүйлгээ хийх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд бүртгүүлэхээр за нэг иймэрхүү байдалтай харагдана. За тэгээд таны аккаунтууд бол одоо энэ дээр харагдж байгаа wallet хэсэг дээр харагдж байгаагаар одоо жишээ нь merging арилжааны аккаунт байна. За yield аккаунт байна. За copy trading аккаунт байна. За copy trading өөрөх нь одоо юуны одоо аккаунт байна гэх мэтчлэн бол ингээд аккаунтууд байгаа. За тэгээд эхнээс нь танилцуулаад явъя. За үндсэн одоо нүүр хуудас маань бол иймэрхүү байлтай харагдаж байна. За дараалал merging буюу та ингээд энэ өндөр ороод өөрөө арилжаа хийгээд бусдыг бол дагуулах боломжтой. За тэгээд яг энэ платформын үед болохоор ихэвчлэн крипто арилжаануудын юу гэх юм платформуд зөвхөн криптог арилжаалах боломжтой байдаг болвол за PrimeXBet-ийн үед болохоор одоо ингээд бүр ингээд Forex арилжаанууд буюу одоо хослолууд дээр пэрүүд дээр бол арилжаа их боломжтой. За тэгээд дээр нь gold индекстэй одоо стокууд дээр хүртэл арилжаа их боломжтой бол байдаг. Тэргээрээ бусад одоо крипто юг бол давуу талтай. За тэгээд та энэ өндрийг арилжаа их боломжтой. За арилжааны ерөөд үнцийн одоо арга барил те мэддэг хүмүүсийн хувьд бол ийм боломж байгаа. За дараагийнх нь болохоор copy trading буюу та одоо шууд ингээ те хүнийг даган дуурайгаад арилжаанд бол орох боломжтой. За тэгээд даган дуурайгаад бол арилжаанд орох боломжтой байдаг. За даган дуурайгаад арилжаанд орохын тулд мэдээж эхлээд main хэсэг рүү ороо та deposit хэсэг дээр дараад за Ethereum юм уу Bitcoin ихэвчлэн ер нь бол Bitcoin-ыг бол deposit хийхийг бол та бүхэн санал болгож байна. За яагаад гэхээр ихэвчлэн одоо арилжаанд орохдоо та Bitcoin-оор бол даган арилжаанд орох боломж бол байдаг. За тэгээд Bitcoin-ыг энэ deposit энэ хоёроо шилжүүлээд та өөрөө одоо аль нэг coin hub-ын ч юм уу данснаас энэ данс руу Bitcoin-оо шилжүүлээд за шилжүүлээд орж ирэнгүүт таны Bitcoin энд бол ороод ирнэ. За энэ биржийн хувьд болохоор татаа авалт нь жоох удаан байдаг. Тэрийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. За тэгээд deposit бол гайгүй хурдан. За тэгээд coin hub ч юм уу trade segment-ээс ийшээ ингээд Bitcoin-оо шилжүүлээд deposit хийж оруулж ирээд за тэрийнхаа дараа copy trading хэсэг рүү ороод за ингээд сонгоод бол арилжаанд одоо хүмүүсээ сонгоод арилжаанд орох боломжтой. За Bitcoin гэдэг энд харагдж байгаа бох тий. Bitcoin-ыг зөвхөн та энэ хүнийг даахын тулд зөвхөн Bitcoin-оор бол хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. За энэ хүнэн дээр бол долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэдэг. За ингээд харахад бол ихэвчлэн Bitcoin бол харагдж байгаа байх.
За тэгээ эхний хүний хувьд болохоор нийт ашигын хувьд болохоор 33,700. За өнөөдрийн ашигын хувьд болохоор 0.79% байна. За тэгээд актив өдөр буюу идэвхтэй байсан 72 өдрийн ярилцаа хийсэн нийт 961 хүн дагдаг. За перформанс гүйцэтгэлийн хувьд болохоор иймэрхүү одоо график харагдаж байна. За энэ дэр нэг зүйлийг анхаарахад энэ график гэдэг зүйл бол энэ хүний арилжааны одоо ингээд тэгэхээр ингээд тогтвортой арилжаа гэдэг вэ гэдэг хүнийг бол харуулна. За энэ хүний хувьд болохоор ингээд те бас тийм 100% тийм сайн тогтвортой биш. Энэ дэр юм уналд орж ирсэн байна те. За эндээс ингээд харахад энэ Bitmasters гэдэг энэ залуугийн хувьд болохоор 19 өдрийн арилжаа хийж байгаа. Тэгээд арилжааны хувьд бол нэлээд тогтвортой буюу өөрийн гэсэн арга барилтай болсон. Арга барилаараа тогтвортой бол мөнгө олждаг одоо харагдаж байна. За энэ залуу байна те. Энэ залуу байна. За энэ болохоор 403 өдөр ингээд. За би энэ хүнийг бол мэднэ. За энэ бол нэлээд удаан ажиллаж байгаа. Тэгээ 403 өдөр ажиллаж гээ. За жил гарны хугацаанд те таны мөнгийг ингээд одоо ингээд 5 дахин бол нуглаад өгсөн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол ийм мундаг хүн байна. За дээр сая долларын бол хөрөнгө оруулалтыг бол татаа авчижээ. За тэгээд за эхнээс дүр жишээ аваад ирээ. За энэ хүний хувьд болохоор ингээд 72 өдөр ажилласан ингээд полов дараад та бол шууд дагах боломжтой. Энд бол рейтинг буюу үзүүлэлт нь бол харагдаж байна. За тэгээд татсан хөрөнгө оруулалт нь буюу дагах хүмүүсийн дагж байгаа хөрөнгийн хэмжээ бол энд харагдаж байна. За ингээд дараад орохоор за энэ хүний хувьд болохоор ингээд 72 өдөр ингээд сая түрүүний ярьсантэй бүх юм нь бол харагдаж байна. За тэгээ энэ платформ дээр ажиллахад хэд хэдэн чухал зүйлүүд байдаг. Тэрийг би та бүхэнд дурдъя. За эхлээд бол та бүхэн тухайн хүний өөрийнх нь аккаунтыг буюу дансыг харах хэрэгтэй. Энэ хүний хувьд болохоор $60,000 буюу мэдээж $60,000 арилж хийж байгаа хүн тийм тогтвортой арилж байгааг илүүд үзнэ. $1,000-2,000 биш болохоор тэр за дансны хувьд болохоор нэлээд өндөр буюу боломжийн данстай хүн байна. За дээр нь болохоор дагж байгаа хүмүүсийн тоон мэдээж бол боломжийн байна. За энэ дээр ингээд под дагж байгаа хүмүүсийн одоо мөнгөн дүн бол ингээ харагдаж байна те. За буюу нэлээд өндөр мөнгөн дүн байна. За дагж байгаа хүмүүсийн тоон боломжийн. За дээр нь рейтинг буюу одоо энэ дэр ингээд харагдаж шүү дээ. Энэ одоо энэ хэсгээр те 0.5 биткойнээр merge equality-г хийцээ энэ гэдэг те. Гэх мэтчлэн рейтингийн хувьд бол нэлээд боломжийн рейтингтэй. За тэгээд перформанс гүйцэтгэлийн хувьд нийт ингээд харагдаж байна. За энэ дээр ingаараа 3,000 авсан бол ингээ бүр 1,063 хүртэл бол унсан гэсэн үг. Тэгэхээр бол гүйцэтгэлийн хувьд болохоор тийм сайн бас биш. За тэгэхээр үндсэн зүйлүүд нь бол мэдээж хамгийн түрүү данс хэрэгтэй дараа нь хэрэг хүмүүс дагж нэ гэдэг бол чухал. Дараа нь гүйцэтгэл буюу энэ перформанс нь бол чухлаа. Тэгэхээр энэ гурван зүйлийг анхаарч авч үзээрэй. За тэгээд та энэ хүнийг дагахад дараах байдлаар бол ашигыг олох боломжтой. За та дагснаар 60% ашиг авна. Ийм биткойноос одоо бага хэмжээгээр дүнг оруулсан бол та 60% ашиг авна. Жишээ нь энэ хүн 100% ашигтай ажиллаа гэж бодоход та 60% авна, 20% платформ, 20% менежер авна тий. За тэгээд та 0.1 биткойныг хийснээр 75% ашиг авна, 5% платформ, 20% менежер буюу арилжаа хийж байгаа юм бол авна гэсэн үг. За тэгээд өдөр болгоных нь ашигын хувь бол энд харагдаж байна. За ингээд өдөрт 25%, 49%, энд ингээд хасах 55% гэдэг ингээд хэлбэлзлүүд нь бол харагдаж байна. За тэгээд энэ хүний ингээд хамгийн ихтэй ингээд алдаж ирсэн хувь нь болохоор 75% сүүлийн 30 өдөрт ч тий. За макста 84% бол алдагдaltaй ажиллаж ирсэн гэсэн үг өдрийн алдагдлын хувь нь. За win rate буюу ингээд сүүлийн 30 өдөр бол 66% бол таамагтай буюу одоо чадвартай таадаг гэсэн үг. 100% юу гэх юм 10 арилжаанаас 6 гаруй хувь нь бол таадгаа гэсэн үг. Тэгэхээр яг win rate-ийн үед бол тийм боломжийн гэхдээ бас тийм сайн бол үзүүлэлт бас биш ээ гэсэн үг. За тэгэхээр та энд одоо ингээ орохоор нийтдээ ингээ та 75% энэ хүн 84% хүртэл алдагдaltaй ажиллаж ирсэн гэхээр та одоо тэр 84% алдагдaltaй ажиллаж ирсэн өдрийн хөрөнгө оруулалт хийсэн бол таны хасах 84% баланстай явах боломжтой гэсэн үг ээ. За тэгээд ингээд өдрийн гүйцэтгэл, сарын гүйцэтгэлийг харахаар за эхний сараа 9 сард 10 сард сүүлийн 11 дахь сард бүр 20% ашигтай өнөөдөр энэ сар буюу одоо 3 өдрийнх нь ашиг нь 2.7% юм бол ашигтай арилжаалагч байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ хүртэл ингээ хараад үзэхэд юу харагдж байна вэ гэхээр за энд ингээд 294% ашигтай ажилтан ч гэсэн та энэ хувийн 60% наавна гэхээр та мэдээж энэ дүнгээс бага дүнгээр авах юм байна. За хамгийн багадаа 60% шүү дээ. Тэндээс дэш бол 75% авах боломжтой. За тэгэхээр одоо 60% авах боломжтой юм байна. За нэг дахь зүйл нь хоёр дахь зүйл нь энд оруулсан мөнгө маань болохоор алдагдал нэлийн хүлээх буюу нэлийн өндөр эрсдлийг бол бас давхар харуулж байна. Тэгэхээр
100% баталгаатай бас биш ээ гэсэн үг. Мэдээж хөрөнгө оруулалт нь урт хугацаанд байсан буюу анх энэ хүнийг арилжаалагч эхлэхэд нь хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол мэдээж одоо 3700 ашигтай яваа. Эсрэгээр дундаас нь орсон хүмүүс алдагдaltaй байхыг үгүйсэхгүй. За тэгэхээр алдагдaltaй байхыг бол үгүйсэхгүй юм байна. Мөнгөнийхөө 60% бол авах юм байна. За тэгээд гэх мэтчлэн зүйлүүд бол байна. За тэгтээ энд бас алдагдaltaгүй зүйл байх боломжтой. Жишээ нь энэ хүний хувьд болохоор ингээд 403 өдөр буюу нэлээд урт хугацаанд тогтвортой арилжаа хийж байгаа. За перформанс буюу та бүхэн сая гүйцэтгэлийг харсан. Гүйцэтгэлийн хувьд болохоор өдөр ер нь бол дандаа ашигтай байдаг гэж харагдаж байна. За тэгээд энэ хүнийхээ энэ өөрх нь одоо ингээд тайлбар байна те. Ингээд ийм мэдээллүүд нь бол байна. За тэгээд одоо ингээд өдрийн алдах хувь нь болохоор хамгийн дээдэлтэй сүүлийн 30 өдрийн хувьд болохоор 6% алдагдaltaй байсан. За макстай буюу одоо 62% алдагдaltaй байсан. Ер нь бол ингээд анзаархад энд ингээд шинээр ингээд трейд үүсгэж байгаа хүмүүсийг харахад эхний өдрүүд бол хүмүүсийн анхаарал татахын хувьд бол маш өндөр рисктэй буюу маш өндөр хэлбэлцтэй арилжаануудыг хол идэг. Тэгээд хүмүүс ингээд тогтвортой ингээд энэ хүнийг сонирхоод ороод ирсний дараа юугаа яадаг. Тогтвортой арилжаа бол хийж эхэлдэг гэсэн бол санагдсан. За тэгээ энэ хүний win rate сүүлийн 30 өдрийн дотор бол 94% буюу 10 арилжаанаас бараг 10-нд нь тааж байна. Тэгэхээр бол мундаг арилжаа идэг буюу хүн гэсэн үг. За all time-даа бол 80% бол таамагтай буюу 10 арилжаанаас 8-ыг таадгаа гэсэн үг. Тэгэхээр win rate бол маш сайн байна гэсэн үг. За тэгээ харахаар ингээд харъя. Сар болгон бол тогтвортой. За энэ ихний сар хасгаар 7%, за ингээд ийм хувьтай 5 сарын хасгаар 10% буюу ингээд сар болгоны хувьд нь бол мэдээж өөр бол байна. Тэгэхээр ихний сар өдөр бол мэдээж миний түрүүний ярьснаар өндөр ашигтай бол байсан. За сүүл рүү бол ингээд ашигын хөдөл бол багасаад явсан байна. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай бол арилжаалсан за поло хэсэг дээр дараад за эдгээр мэдээж эднийг accept хийгээд за түрүүн бол рискийг бол зааж өгсөн байна те. За тэгээд P авдаг. За 1% бол P авантаа ингээд ийм биткойн оруулсан бол ашиг гаргаж авах үед 1% бол P буюу шимтгэлийг бас дээр нь авах нь байна. За тэгээд менежер платформ ингээд 20% P-г авнаа гэсэн байна. За тэгээд ингээд ороод за минь дээр хамгийн гол нь юу явах боломжтой гэдэг стоп лоссыг бол тавих буюу эрсдлээ хүлээд буюу та би хасах 20% эрсдлийг хүлээгээд гарна гэсэн бол стоп лоссыг бол тавьж өгөх боломжтой байдаг. За тэгээд ингээд энэ сайтыг ингээд үгнээд ингээд хэлэхэд би та бүхэн зөвлөгөө өгөх нь одоо ямар зөвлөгөө өгөх вэ гэхэлэр мэдээж хамгийн түрүүнд дансыг ороод хар тий хэрэг данстай хүн байна. За дээр дараа нь гүйцэтгэлийг хар, дараа нь хүмүүсийн дагж байгаа хөрөнгийг хараа. За тэгээд дараа нь болохоор win rate үеэр доош нь гүйлгээд одоо ингээд харсан шүү дээ. За энэ хүний хувьд болохоор 6800 буюу тийм сайн данс биш. За тэгээд гүйлгээд харахаар win rate нь 75% нэлийн бас боломжийн бол байна. За тэгээд хамгийн ихдээ 41% алдагдaltaй байсан юм байна. За тэгээд сүүлийн өдрүүд бол ажиллаагүй бол ингээд сул ол зогсолт бол хийцэн байгаа юм байна. Тэгэхээр дансыг хар, перформанс гүйцэтгэлийн хар, дагж байгаа хүмүүсийн хөрөнгийн хар, win rate буюу одоо олох таамагийн хар, тэг хэдэн магадaltaй арилжаа сайн идэх хүн бэ гэдгийг бас хараа гэж байгаа. За тэгээд бас дээр нь бол хэлэхэд нэг хүнд энд болохоор ингээд бүх хөнгөөрөө битгийор ядаж рискээ ингээд хуваагаад ингээд 3 4 хүн дээр буюу одоо ингээд дансаа хувааж ор. За дээр нь дансныхаа 100% биш ингээд 50%-оор за 50% 5 хуваагаад буюу 10% нь байршуулад цаана 50% бол эрсдлээс хамгаалаад бол байж хат илүүдэхгүй хаа гэж бол бодож байна. Тэгэхээр иймэрхүү байдлын бол зөвлөгөө өгж байна. Тэгэхээр та бүхэн мэдээж зөв цагтаа зөв үед ороод риск менежмент буюу ингээд алдах ашиг олох эсрэгээр ашиг одоо алдагдлынхаа хэмжээг өөрөө тааруулаад ороход бол эндээс бол өгөөж бол хүртэх боломжтой байдаг. Мэдээж битгий шуналтаараа зөв тааруулаад орвол боломж бол үргэлж байдаг. За тэгээд ингээ харъя актив өдрүүдээр нь харъя. За ингээд сүүлийн ингээд 3 өдрийн дотор ингээд таны мөнгө энийг нугалсан үнч байна те. Тэгэхээр ингээд эдгээр зүйлийг сайн харж судалж ороороо тэгээд рискээ бүгдээрээ ингээд бас бодох хэрэгтэй шүү. За энэ өндөрд ингээд дараад ороход өөрхийн нас $1800 уу баг данстай хүн бол яаж ярилжээж магадгүй таны мөнгөөр яаж ч одоо явж магадгүй болохоор та бас рискээ бодороо гэж байна шүү. За тэгээд фичерс арилжааных нь үед бол ийм байна. За тэгээд yield буюу ингээд бас хадгаламж бол байдаг. За Ethereum-ийн жилийнх нь 1% долларын 2.8. За энэ бас доллар USDC 2.8% та. За тэгээд мэдээж төвшнөөс хамаарат бол бас одоо энд өөр байна те Ethereum за USDT гэдэг ийм төвшин бол 5.6% хүртэл олох боломжтой байна. За дээр нь
контест гэсэн хэсэг явуулж илээ. За энэ ямар учиртай эсвэл гэхээр та одоо шагналын сандад тэмцээнд оролцоод бол арилжаанд бол орох боломжтой. Эхний арилжаа чинь $50,000, хоёр дахь арилжаа чинь 20,000 10,000 одоо долларын бол ашигтай бол арилжаалах боломжтой юм шагналын сандаа бол тэмцээн явуулж илээ. Тэгээд та бүхэн ороод сонирхоод үзэн үз. Тэгээд эндээс мэдээж мундаг одоо сайн арилжаа чинь гарч ирэхэд тэр арилжаа чинь нэр одоо дагаад бас явах боломж бас үүсхийг бол үүсэхгүй. За тэгээд иймэрхүү байдалтай байна. За тэгээ анализ хэсэг дээр бол мэдээж та өөрөө арилжааныхаа тамаг анализ хийх боломжтой байгаа шүү. За энэ сайтын үед бол иймэрхүү байдалтай юм байна. За дараагийн сайтын үед болохоор юу байгаа? Спот уу эрсдлийн үед хамаагүй бага буюу одоо таны үндсэн данснаас одоо ингээд арилж ирэх боломжтой. За бас видеоны доод description дээр та бүхэн дарж ороод энэ бүртгүүлээрээ. За тэгээ бүртгүүлээд sign линкэн дээр дарснаар энэ гарч ирнэ. За тэнгуут sign up дараад мэдээлэлээ бүглэн. За энэ дээр одоо blockchain тэ space гэдэг нэр өгчий. За линк юугаа мэйл өгье. Кодод автна. За тэг мэдээж 18-наас хүрсэн. За юм not profit. За ингээд sign up хийчихнэ. За ингээд бүртгүүлчих. За ингээд мэйл шалгараа гэж sign up. Verification буюу баталгаажуулалт хийгэрэй гэсэн мэт. За ингээд мэйл чинь баталгаажуулалт хийсэн байна. За баталгаажуулахад дараад бол ингээд баталгаажуулалтаа бол ингээд хийгээд ингээд болчихоо гэсэн үг. Ингээд одоо ингээд нэвтэрж орноо. Ер нь бол жоохон ачаал юу гэх юм сайтын үед болохоор жоохон тийм удаан дуу сайт гэсэн үг. За шууд ингээд wallet-тай холбох боломжтой эсвэл exchange бол та холбох боломжтой. Энэ юу гэсэн үг вэ? Та Binance аккаунтаа шууд холбосноор та арилжаа хийх боломжтой гэсэн үг. За ингээд ч юм уу те. Энэ нь бол иймэрхүү байдалтай бол вебсайтууд байна. За би нэг болохоор Binance холбож ашигладаг. За энийг бол дараа нь бол тохиргоог бол хийх боломжтой. За trading хэсэг рүү ороод буюу upgrade хэсэг рүү ороод upgrade хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо follow хийхэд бол upgrade хийх шаардлагатай. Үүнд дор ингээд иймэрхүү сонголттой бол upgrade-үүд байдаг. За миний болохоор ингийн буюу энэ одоо upgrade-ийг бол худалдаж авч ашигладаг. За энэ дээр бол бүх зүйлүүд бол боломжийн бас байдаг болохоор нэг заавал юу явах шаардлагагүй. Үнэтэйг сонгох шаардлагагүй. За тэгээд ерөнхийдөө бол API буюу ингээд хаягаар бол холбогддог. Та энийг бол ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл ингээд YouTube-ээс ухаад зүгээр яг энэ шимпи ч юм ингээд хайгаад үзэхэр заавар байгаа. Тэгэхээр энэний үйл эрсдэл нь шууд ингээд таны ингээд Binance ч юм ямар нэг аккаунттай холбочхоор таны тэр Binance-тайгаа ингээд одоо мөнгөнд үнч автоматар шууд ингээд одоо таны дагсан хүнээс хамаараа шууд ингээд одоо таны дагж байгаа ямар coin ав тэрийг дагаад таны даасан автоматар ингээд шууд ингээд өөрчлөгдөд явдаг гэсэн. Зарах үед нь зараад авах үед нь аваад буюу ингээд шууд арилжааны маягаар ингээд хийгээ авчдаг болохоор танд бас арилжааны мэдлэг байх шаардлагагүй гэсэн. Тэгэд энэ болохоор нэг спот арилжаа болохоор рискийн үед бол мэдээж хамаагүй бага байдаг шүү. За тэгээд миний хувьд бол илүү энийг бол зөвлөнө. За дээр нь саяны ингээд upgrade-ийг харахаар бас нэг зүйлүүд байдаг. Юу гэх юм энэ сайт refresh хийх буюу ингээд юу яах юу нэг бага байгаад байдаг. Одоо энэ дэрийг харж байгаа ингээд balance refresh 15 минут ингээд balance таны баланс автоматар ингээд өөрчлөгдөг гэсэн үг. Энэний хувьд болохоор ингээд 5 минут буюу за энэний хувьд болохоор бүр минутын дотор нөгөө хүн чинь ингээд гүйлгээ хийнгүүт л дагаа шууд автоматар солигдоод явдаг гэсэн үг. Тэгээд дээр нь connect буюу 25 exchange шууд холбох боломжтой. Энэний хувьд болохоор 5 exchange бол холбох боломжтой байдаг. За 3 profile буюу 3 ингээд дансыг бол үүсгэх боломжтой байдаг. За тэгээ 15 минут refresh гэдэг бол нэлээд удаан бол refresh бол хийгддэг байгаа. За тэгээ би хэрхэн ажиллах тухай шууд бол яриа авчи. За ингээд та бүхэн шууд ингээд demo данс руу ороод ингээд шууд харах боломжтой. Веб demo дээр дагаад за энэ сийн гараад ин. За энэ дээр автоматар ингээд тань нэг $520 бол өгж байна. За сошиал хэсэгт шууд дарж ороод та хүнээ дагах боломжтой гэсэн. За ингээ харахаар энэ хүний сүүлийн сарын ашиг 200%. За энэ 7 нэг 17%. Энэ өнөөдрийн хувьд болохоор 1% ашигтай гэсэн. Тэгээд 5 хүн дагаж байна. За сүүлийн актив 4 цагийн өмнө актив байсан юм байна. За энэ хүний хувьд болохоор 203% ашигтай. Гэх мэтчлэн бол ийм байна. За тэгээд та энэ хүнийг
дагахын тулд мэдээж Binance байх шаардлагатай. За өөр ч хийж болно л доо. Зүгээр Binance хөвчлэн бол байна гэсэн үг. За тэгээд хүмүүсээ ингээд та сонгох боломжтой. За энэ хүнийг дараад оръё. За Shrimp-ийг ингээд бас ашиглах нэг боломж нь болохоор хүмүүс ямар coin сонирхож байна, ямар coin худалдаж авч байгааг бол харах боломжтой байдаг. За ингээд хараад үзэхэд энэ хүн бол шууд аккаунтынхоо одоо 90 буюу 44% дээр нь бол ийм Bizrex гэдэг coin бол шууд худалдаж авсан байна. Тэр нь болохоор ингээд сүүлийн 24 цагийн байдлаар 18% бол өссөн байна гэсэн үг. За ингээд мэдээж даст буюу баг ингээд эдгээр coin-д бол баг байхгүй шахав гэж ойлгож байна. За тэгэхээр энэ хүний хувьд бол энэ coin-ыг сонирхож байгаа юм байна. За тэгээ шууд одоо та яаж одоо энэ хүнийг дагах боломжтой гэхээр энэ follow leader гэж шууд ингээд дагаад энэ хүнийг бол дагаад одоо шууд таны даас холбогдоод энэ үе дагаад одоо арилжааг явуулна гэсэн үг. За өөр хүмүүсийг хэдүүлээ хараад үзье. За энэ хүнийг харъя. За энэ хүний хувьд болохоор бас ийм soul гэдэг coin дээр бол орсон байгаа маань сүүлийн баг 1% бол 24 цагийн үед бол ашигтай байгаа юм байна. За ер нь ингээд харахад ингээд хүмүүс ингээд харахад мэдээж ихэнх coin бол stable маягаар буюу coin-ууд ихэнх зарцсан байгаа юм шиг харагдаж байна. За эндээс энэ хүний хувьд болохоор storage гэдэг coin-ыг бол дансныхаа бол 11% авсан байна. Ихэвчлэн бол доллар дээр бол баланслж байна. 10% sandbox авсан байна. Gala бол 10%, looping бол 8%. Ерөнхийдөө бол Metaverse-ийн coin-уудыг бол ихэвчлэн бол худалдаж авсан байна. За тэгээд гүйцэтгэл 24 цагийн байдлаар иймэрхүү бол хувь байна. Тэгэхээр эндээс харахад бол энэ хүн бол ингээд дансныхаа 40% бол эрсдэлгүй доллараар бол хадгалж байна гэсэн үг. Тэгэхээр шинээр ингээд арилжаа хийж байгаа худалдан авч байгаа хүмүүсийн хувьд бол ийм мэдээлэлүүд, энтлийн мэдээлэлүүд амар бага байдаг болохоор шууд 100% нэг coin худалдаж авах ч юм уу те. Эсвэл ер нь тийм нэг жоохон хөрөнгө оруулалтын мэдлэггүй зүйлүүд их гаргадаг. Ер нь бол хамгийн боломжийн зүйлний үгээр мэдээж дансныхаа ядаж 20% 30% бол эрслээс хамгаалаад доллар хэлбэрээр байлга. За дээр нь нэг coin-оор бүх өнгөө битгий хий, аль болох тарааж байршуул гэж бол зөвлөдөг. За тэгээд энэ хүн бол Gala-г сонирхож байгаа маань тэгвэл Gala-г сонирхоод дагаа авч бас болж байна те. За миний мэдхийн хүн бол нэлээд удаан бол арилжаа хийж байгаа хүн. За энэ хүн болохоор ерөөхдөө Luna дээр, Bitcoin дээр, Matic дээр, Kusama, Solana, Kote, Serum, ADA, Eve, Link, BUSD гэх мэтчлэн бол дансаа бол байлгаж байгаа юм байна. За ерөөхдөө бол нэг данс бол өдөртөө явж байгаа юм байна. Тэгээд журнал хэсэг дээр ороод харахаар за ингээд бүх мэдээллүүд нөөрөх нь одоо янз бүрийн мэдээллүүд бол байгаа. За тэгээд following P буюу 5% performance-ийн P бол авнаа гэсэн байна. За history руу ороод харахаар за history-г нь харж болж байна те. Иймэрхүү ингээд бөөт хийгээд сөөлт хийгээд ингээд за ингээд энэ хизээ өнөөдрийн байдлаар өчигдөр бол иймэрхүү гүйлгээнүүд хийсэн байна худалдаж аваа зараад тэр ингээд амар байхгүй шууд ингээд заавал та coin-ууд ансаа ингээд хараад байх ямар шаардлагагүй тэ шууд ингээд энэ хүннийг дагаал арилжаа бол хийгээ явчихна гэсэн. За ерөнхийдөө бол иймэрхүү байдалтай бол арилжааг бол хийгээд явах боломжтой. За дээр нь та өөрөөс 3D-ийг бол арилжаа бас хийгээ явах боломжтой. Шууд ингээд дансаа холбонготой заавал нөгөө Binance ч юм уу өөр биржүүд рүү ороод худалдаа авахыг шаардлагагүйгээр дансаа холбоцсон тохиолдолд шууд энэ дээр ингээд гүйлгээг бол хийгээ явах боломжтой. За ерөнхийдөө бол иймэрхүү байдалтай. За энэ миний мэдих хамгийн давгүй хоёр бол платформын. За эндээс илүү өөр платформуд байдаг. Тэгвэл тэдний хувьд бол мэдээж жоохон тийм ойлгомжгүй төвөгтөө дээр нь эрсдлүүд арай өндөр яваад байдаг. За тэгэхээр миний хувьд бол санал болгох бол 2 вебсайт юм байна. Тэгээд та бүхэн бол сонирхож үзүүл доорх линкээр дарж ороод ингээд өөрсдөө сонирхоод үзээрэй. Эрсдлийн хувьд бол эхний танилцуул сайт бол эрсдэл өндөртөө эсрэгээрээ өгөөж өндөртөө энэ сайтын хувьд болохоор эрсдэл нь хамаагүй бага. Тэгээд энэ хүмүүс бол арилжаа гэдэг ингээд тэр тогтвортой удаан явцсан хүмүүс болохоор бас тийм юу явах боломжтой. Мөнгөө шууд хийгээд ингээд хайчих боломжтой тий. Ямар ч байсан сүүлийн сарын байдлаар бол таны дансыг бол нэмэх баланст бол байлгаж бол чадаад байна тий. Тэгээ ийшээ ингээ харахад бол ингээд сарын ингээд 5% тач гэсэн хүмүүс байна. Гэхдээ энэ хүмүүс сүүлд нэгдсэн байж болно. За миний өгөх зөвлөгөө энэ хүрээд бол ингээд өндөрлж чинь. Тэгээд та бүхэн дараагийн асуух зүйлүүдэл видеоны дооцогт ингээд юу ягаараа бөглөөрөө тэгээд комент бичээрэй, би та бүхний аль болох тэр асуултанд хариулаа явна. Дээр нь видеогоо дээр лайктаар subscribe хийхээ мартуу. Тэгжиж олон хүн төрн тэрний олон хүн төрөлтсөн контент би илүү өргөн хүрээнд бол
ярихыг хичээнэ. За тэгээд энэ үрээд видеого өндөрлөө. Баярлалаа. Баяртай.